Илчилэл 13 дугаар бүлэг. 10 эвэртэй 7 толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ 10 титэмтэй, толгойнууд дээрээ бурхныг доромжилсан нэрстэй байлаа. Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавганх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнти, асар их хэрэг мэдлийг өгөв. Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан юм шиг байсныг харлаа. Үхлийн шарх нь эдгсэн байв. Дэлхий даяараа гайхширч араатны араас даглаа. Луу араатанд ирэх мэдлээ өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайн хийж чадах юм бэ гэцгээв. Агуу юмсыг болон доромжиллыг хэлэгч амийг түүнд өгсөн бөгөөд 42 сарын турш үйлдэх хэрэг мэдлийг түүнд өгсөн аж. Тэр амаа нэм бурхныг доромжилж түүний нэр, түүний асар буюу тэнгэрт нутаглагсдыг доромжлов. Ариун хүмүүстэй дайн хийж тэднийг ялхан түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овг ард түмэн, хилтэн, үндэснүүдийг захирах эрх мэдлийгч түүнд өгсөн байлаа. Алагдсан хурганы амийн номд ертөнцийн суураас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө. Хэрв чихтэй хүн байвал сонсогтун. Хэрв хэн нэг нь баригдах тавилантай бол баригдана. Хэрв хэн нэг нь ил дээр алдаг бол тэр ил дээр алуулах ёстой. Энд ариун хүмүүсийн төвчээр итгэл байна. Газар доороос өөр нэгэн араатан гарч ирэхийг би харав. Тэр араатан хураг мэд 2 эвэртэй бөгөөд луу мэд ярив. Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг нь хэрэгжүүлдэг. Тэгээд дэлхий болоод тэнд нутаглагсдыг үхлийн шарх нь эдгсэн анхны араатанд мөргүүлдэг ажээ. Тэр агуу тэмдгүүдийг үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газарт гал болгодог. Өнөөх араатны өмнө бүтээг тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул элдний шархтай адлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагсдад хэлэн тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг. Түүнд араатны хөрөгт амьсгал өгөх нь өгөгдөжээ. Ингэснээр тэрхүү араатны хөрөг ярьж араатны хөрөгт мөрөгдгүй бүх хүнийг алуулах юм. Тэрээр том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүсийн болон бүгдийн баруун гарн дээр нь эсвэл духан дээр нь тэмдэг тавиулснаар тэмдэг, араатны нэр, эсвэл нэрийнхэн тоотой хүнээс өөр нэг ч хүн худалдан авч чадахгүй болох ажээ. Энд мэрэгэн ухаан байна. Ухаантай нэг нь араатны тоог бодогтон. Учир нь энэ нь хүний тоо бөгөөд түүний тоо бол 666 юм.